Сайн байцгаана уу хүмүүст сонсогчдоо. Өнөөдөр айл хэдийн Сөүл хотод нэгд өдрийн 20 цаг болсон байна. Ингээд манай гайхамшигт радио нэвтрүүлгийн маань шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За энэ удаагийн дугаармаар маань өнгөрсөн дугаартад оролцсон хэрлээ ихч маань бас хүрэлцэн ирсэн байна. Сайн байцгаана уу? Орой минь төргий. За танд шинэ 7 хоногийн минь төргий. За дүүдэж гисэн шинэ 7 хоногийн минь төргий. За өнгөрсөн 7 хоногт манай нэвтрүүлэгт эрэхтэй бүсгүй код гэмэх гайхалтай номыг одоо сонсогчд маань ярьж өгөхөр ирсэн байгаа шүү дээ. За энэ 7 хоногт ямар номтой хурж ирсэн бэ? Энэ 7 хоногт анх 1988 онд хэвлэгдчихсэн. Тэгээ Пауло Коэлогийн зохиолчийн Алхимч гэдэг номыг сонгож ирсэн байгаа. За энэ номыг одоо ямар учир шалтгааны улмаас сонгож ирэх болов? Бид нар бол бүгдээрээ л эх орноосоо хол тэ гадаад ингээ амьдарч байна. Тэгээ бид нартай адилхан олон мянган хүмүүс, олон мянган залуучууд гадаад эх орноосоо хол эсвэл эцэг эхээсээ хол амьдарч байгаа тийм ээ. Тэгвэл заримдаа бидний хайж аваа тэр аз жаргал, баяр баясгалан эсвэл амжилт ололт бидний хажууд байж идэх мэдлэгүйгээр маш алс холоос хайдаг юм байна. Тэгвэл энэ номон дээр яг энэ тухай бичсэн байдаг учраас өнөөдөр энэ номыг сонгож ирлээ. За хоёлаа ерөнхийдөө одоо сонсогчдоо энэ номон дээр одоо яг юуны тухай гардаг, ямар өгүүл хэмжээний тухай гардаг талаар ерөнхийдөө ойлголт өгөх нь зүйтэй байх гэж бодож байна. Энэ номон дээр бол Сантьяго гэдэг хончин хүүгийн тухай гардаг л да. Анх ингээд лам болохоосоо татгалзаад өөрийнхөө хүсэл сэтгэлээрээ өөрийнхөө тийм ээ өөрийнхөө ингэж өөрийнхөө сэтгэл зүрхийг дагаад лам болохоос татгалзаж хоноо дуугаад аялалд гардыг. Тэр яагаад аялалд гарсан гэхээр нэг өдөр Сантьяго маань зүүдлээд тэр Египтийн пирамидад ороо маш их хэмжээний алт ертөнцийн байна гэж зүүдлээд ерөөсөө би тэрийг явж авах ёстой тий. Тэгэж юм баян болъё ч гэх юм уу тэгж бодоод аялалд гардаг. Тэгэл яг лам болохоос татгалзаад аялалд гарснаас эхлээл мэдээж хүний амьдрал яг нэг дардан байдгүй шиг яг тэр шиг л маш амжилттай нэг хэсэг явж исэн бол ахаад нэг хэсэгт нь эрсдэлтэй маш олон замыг туулдаг. Тэгээд энэ янз бүрийн аяллалын туршилт үзэж харсан зүйл нь бол мэдээж Сантьяго гэдэг тэр хүүд маш олон зүйлийг сургамжилж эргээд харахад маш олон зүйлийг сурсан, мэдсэн те ирсэн, хайсан тийм Үйл явдлын талаар. Тийм үйл явдлын талаар бол маш дэлгэрэнгүй бөгөөд он сонирхолтойгоор өгүүлсэн байгаа. За энэ номыг одоо Алхимч би бас өмнө нь бас одоогоос 3-4 жилийн өмнө юм уншижсэн л та. Тэгээ энэ ном маань бас би яг тэр уншаад дуусныхаа дараа ийм жижиг номноос, ийм энхүү номноос ямар их мэдээлэл авбаа. Энэ ном дээр ямар агуу санааг өгүүлсэн юм бэ? Бидний амьдралд ямар хэрэгтэй зүйлийг энэ номд хэлэх гэж хичээсэн юм бэ гэсэн тийм одоо маш их тэр номыг уншсан хүнд одоо хизээч тийм харамсааргүй тийм мэдрэмж надад төрж байсан. Энэ номыг анх эхлээд одоо нэрийг ингээд харахад хүртэл маш содон тий содон сониучтай тэгэхээр яг юу хэлээд байгаа тий танд яг одоо ингээд архив гэдэг нэрийг анх эхлээд хараад ч юм уу яг тэр сонсож байхдаа нэрийг харж байхдаа ч юм уу яг ямар мэдрэмж төрчихсэн энэ номонд юу гарч байгаа юм болоо гэд яг тэр мэдрэмж юу байсан бэ? Алхимч гэдэг одоо хим гэдэг үгийг сонгож аваад те өөр амар тэрийн хүн дээр тусгаж аваад одоо энэ маш их мэдээлэл те тоон чанарын мэдээлэл ихтэй ном юм болоо та гэж би бодож ирсэн. Шинжлэх ухааны тал руугаа юм уу та гэж бодсон. Гэтэл сөхөд эхний хуудас ирэхэд зүгээр л юм хончин залуу мөрөөдөлтөй хэрхэн хүрэх тухай тийм ээ хоньны бэлчээр дээрээс хэрхэн амжилтанд хүрч байгаа тухай бичсэн ном байсан. Өөрийнхөө хүсэл сэтгэлийг авах юм бол хүн яаж амжилтанд хүрч болох тухай маш сайхнаар бичсэн. Гэхдээ энийг бол биднэрт чи тийм үйл явдлыг тийм ийм үйл ажиллагаанд оролцсон ийм хийсний чинь дараа чамд амжилт ирнэ гэж хэлээгүй шууд биш утгаар бидэнд хүргэсэн гэсэн үг. Сайн нэг Сантьяго нэг зүү зүүдэлсэн гэж хэлжсэн шүү дээ тийм. Зүүдэлж Цагаан аймгийн дээр очдөг. Цагаан аймгийн дээр очиод би ингээд ийм Египтээс маш их хэмжээний алт олж ийн гэж зүүдлээ. Тэгээ би одоо ингээд цааш аяллаа өргөжлүүлэх үү гэдгсэн чи Цагаан аймгийн чи ингээд Цагаан аймгийн тайлуулах одоо ингээд чи өөрийнхөө хүсэл сэтгэлийг даах тийм ээ. Чи мөрөөдөл хаав энэ төрлөөгөө өөрөөр л яв гэж хэлдэг. Гэхдээ чи алт ертөнцөө олох юм бол надад 10% нь өгөөрэй гэдэг. Тэгээд Сантьяго цаашаа явжгаад хонио зарсан мөнгөө лууртад дээрэмдүүлээд тэгээд дээрэмдүүлээд аяллаа өргөжлүүлэх зардалгүй болсон учраас нэг жижигхэн хотод
хотод болрын худалдаач гэдэг. Ааха. Тэнд өнгөрүүлсэн нэг жилд тий хүн яаж өсөж дэвжих ёстой, юучгүй байхад ямар байх ёстой тий эсвэл баг зэргийн нэг эд хөрөнгө ч юм уу байхад хүн яаж амжилтанд хүрэх тухай тэрийг маш сайн ойлгодог. Тэгээ ингээ болрын худалдаачныг нэг жил амьдарсны дараа аяллаа цааш өргөжлүүлсэн баг. Тэгээ Сахара элсэн цүлийг даваад Египтийн пирамид хүртэл аялах замдаа Фатима гэдэг нэг охинтой танилцаад тэрнтэй хайр сэтгэлийн холбоотой болдог. Гэхдээ Фатимагаа өргөжлүүлэн авч явах боломжгүй учраас цаашаа ганцаараа аялдаг. Тэгээ ганцаараа аялж аваад бас л эрсдэлтэй таардаг. Гэхдээ тэр эрсдэл дундаас олж авсан зүйл нь түүнийг амжилтанд нь хүргэдэг. За зохиолын гол баатар маань Сантьяго гэж энэ хончиг үгийн тухай гарч байна. За манай нэвтрүүлгийн гол зорилго нь болохоор Солонгост амьдарч байгаа дэлхийд дархан суурьсан монголчууд маань одоо ажилтай төрөлтэй бүгдөө бас ном унших төдийлөн цаг зав гаргаж чаддаг хүмүүс тухайн одоо уншсан номоо яг энэ номон дээр ямар одоо утга агуулмжийг илэрхийлсэн яг энэ зохиолоороо зохиолч юг ямар одоо сургамжит тэр хүнд одоо хэрэгтэй мэдээллийг өгөхийг хичээсэн юм бэ гэдгийг маш богино хугацаанд зохиолын ерөнхий гол утга санааг хэлээд яг юу хэлхийг хичээсэн бэ гэдгийг ерөнхий ухагтгуу ойлгохыг одоо ухагтгууныг өгөхийг хичээдэг тийм байгаа. За тийм болохоор одоо хоёлаа зохиолын талаар биш ерөнхийдөө зохиолч одоо энэ номоор дамжуулан нийгэмд ямар мессежийг хүргэхийг хичээсэн юм бэ гэдэг талаар ер нь яриул. Тийм миний ойлгосноор бол ерөөсөө нэг зүүдлэл зүүднийхээ талаа хойноос хөөгд яв гэсэн үг бол биш тийм ээ. Хүн ерөөсөө аливаа зүйл ингээ хүсэх юм бол тэгээ сэтгэл дотор нь ямар нэг бяцхан гал тий асах юм бол тэрнийхээ хойноос ингэж маш тууштай зоригтой ингэж баг зэрэг эрсдэл гарсан ч хамаагүй тий тэгж явж чадах юм бол орчлын ертөнцийн ерөөсөө хүслээ биелүүлэхэд нь тусалт юм байна л гэдгийг би ойлгож авсан. Манай хэвлэгч маань бас маш олон номыг уншаад маш гоё тэмдэглэл хөтлөөд явдаг юм байгаа шүү дээ. Энэ номыг одоо хэдэн жилийн өмнө уншижээ. Яг анх хэлж яг унших болсон шалтгаан юм байна. Би зүгээр нэрнээс нь л сонирхож уншижсэн. Хэдэн жилийн өмнө сая 1 сард уншсан юм уу та? Тийм сая он гараад 1 сард уншсан. Зохиолчийн тухайд гэх юм бол би Паула Каула гэж энэ зохиолчийг өмнө нь бас интернетээс хайгаад алхимч гэдэг номыг уншиж байхдаа бас хайж энэ хүний талаар бас товчхон мэдээлэл олж уншижсэн л да. Энэ хүн болохоор Бразил хүн юм бэ. Бразилд төрсэн хүн юм бэлээ. За тэгээд 1987 онд Мөргөлчд гэж номыг анх хэлж бичиж байсан. Сая болохоор том шагналуудыг одоо бичсэн зохиолуудаараа нэлээд дэлхийд дээгүүр тооцогдох том шагналуудыг үлхийхийг авсан алдартай зохиолч хүн байгаа. За тэгээд энэ ном нь болохоор 1988 онд алхимч маань бичигдэж байсан. 2008 онд болохоор монгол хэл дээр хэвлэгдэж одоо Монголд маш олон хүмүүс уншаад интернетээс одоо хайх юм бол номын товч танилцуулгыг бичээд бас оруулсан нэлээд олон тэмдэглэлүүд харагдаж байсан. За энэ дээр одоо бас тодорхой гарсан иршлүүдээс нь ярилцъя тий. Бас тэрнээс өмнө алхимч гэж одоо манай сонсогчид маань сонирхож байгаа алхимч гэж юу надад яг юу гэсэн утгатай үг юм болоо. Алхимч гэхээр одоо нөгөө математикч хоёр ч бас нэг арай өөр идэг шүү дээ тий. Яг тэр шиг л үг юм шиг байгаа. Миний ойлгосноор бол одоо алхим гэдэг нь болохоор одоо нөгөө нэг аливаа зүйлийн ингээ ерхий тэр бүтцийг ойлгож задал шинжлээд тэгээ буцаагаад тэгж дахиад бүтээдэг тийм шинжлэх ухааныг алхимийн шинжлэх ухаан гэдэг юм байлээ. Би бол энийг яг сайн мэдэхгүй. Тэгээ энэ номыг уншсныхаа дараа Google дэж харж уншиж ирсэн. За тэгэхээр нөгөө нэг алхим гэхээр нэг өөр алхимч болохоор бас арай өөр болно шүү дээ. Тэгээ нөгөө математик гэхээр нэг өөр математикч болохоор нэг өөр болдог шиг. Тэгээ алхим нь бол судлагдах хүн. Алхим гэдэг маань болохоор одоо миний ойлгосноор бол ингэж ойлгоод байна. Алхим гэдэг нь болохоор тухайн зүйлийн бүтэц цогтгоныг ойлгоод түүнийхээ үр дагаврын төлөө одоо тасралтгүй тэмцэж түүний одоо мөн чанарыг ойлгохыг л алхим гэж нэрлэдэг тааш байгаа. Тэгээд зохиолыг бас нэрлэх болсон шалтгаан нь энэ хүү маань яваад одоо тэр маш олон саад дутгорыг давсны эцэст яг тэр алхим гэдэг зүйлийн мөн чанарыг олсон болохоор энэ зохиол алхимч гэж нэрлэгдсэн юм гэж ойлгосон. Би бас тэгэж бас яг бодсон. Нэг өөрийгөө таньж мэдчихээн те. Энэ их урт зам аяллаа ард гарснараа өөрийгөө таньж ин эрсдлийг даун тулд сурж ийн тийм ээ. Дараа нь тооцоолж сурж ийн, зүрх сэтгэлээ сонсож сурж ийн, хажуу байгаль орчноо мэдэр сурж ийн. Тийм учраас өөрийгөө дахин шинээр бүтээсэн болов уу гэж би бас ойлгосон. Манай сонсогчд дунд маань бас тийм хүн байгаа ах гэж бодож байна. Ер нь бол
яг одоо энийг амьдрал дээр ингээд аваад буулгаад үзэх юм бол бид нар одоо яг энэ алхимик одоо яг өөр дөр ингэж хэрэгжүүлж ирсэн юм болоо. Таны хувьд өмнө нь тийм тохиолдол бий юу? Яг одоо зорьсон зорилгын төлөө тасралтгүй одоо хичээж тэр зүйлийнхаа даван туулж одоо ард нь яг алхим гэдэг зүйлийг үн чанарыг олж харж ирсэн. Одоо болохоор наад асуултыг чи би ингэж л ойлгож байна. Та одоо амжилт гаргасан хүн мөн үү гэсэн үг гэж ойлгож байна. Миний хувьд бол яг ингээд амар тийм хүнд гайхах шагшигдахаар тийм амжилт бол гаргаагүй. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд өөрийнхөө тавьсан зорилгодоо бол амжилт олох гэж хичээж яваа хүн гэж тодорхойлвол арай ойрох юм да. Тэгсэн чинь би бас нэг юм уншиж ирсэн байна. Амжилт олох хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэдэг те. Тэгсэн тэрэн дээр болохоор ингэж бичсэн байсан. Хүнд алдагдахгүй те. Эсвэл бүр ингээд сарнад алга болохгүй тийм юмтай хүнийг л амжилтанд хүрэх, амжилттай явах хүн. Энийг би юу гэж ойлгосон бэ гэхээр хэрвээ бид нар компани байгуулах гэхэд компани маань нэг өдөр дампуурч магадгүй тийм үү? Шинэ машин аваад унлахад шинэ машин маань нэг өдөр эвдэрч болно тийм ээ. Гэтэл ямар нэг үйл ажиллагаа эсвэл ямар нэг амжилтанд хүрэхийн төлөө нэг үйл ажиллагаа хийхэд тэндээс эхлэлийн цэгээс за 0 гэдэг цэгээс 1 хүртэл явхад тэр хооронд олж авж байгаа туршлага тийм ээ. Тэр хооронд мэдэрсэн мэдлэг чадвар дадал тэдгээрээ бүгдийг бас амжилт гэж хэлж болно. Хүнд нөгөө булаагдахгүй эд зүйлсийг тийм учраас тийм юмтай хүнийг бас их амжилтанд хүрэх магадaltaй хүн гэж бас тодорхойлж үзэн байт юм лээ. Би одоо яг хуулиагаа ярьж байгаа юм дээрээс ингээ харахад энэ сэдвийг аз жаргал гэдэг мотивацтай одоо холбож бас ярьж үзмээр санагдлаа л да. Одоо алхимч гэдэг одоо энэ Сантьяго гэдэг хүн маань өөрийнхөө хайж авсан зүйлээ олсон. Холоо сайх хэрэггүй маань миний хажууд байсан юм гэдгийг мэдэрсэн байна. Гэхдээ энэ хүн яг аз жаргал гэдэг зүйлийг олсон гэж үзэж байна уу? Эсвэл одоо яг амьдралын аз жаргал гэдэг зүйлийг юун дээр тогтдог гэж үздэг вэ? Миний хувьд миний хувьд амьдралын аз жаргал би хайран дээр тогтдог гэж боддог. Манай энэ зохиолын гол баатар Сантьяго ч гэсэн тэрийг олсон. Ягаад гэх юм бол тэр аялаж явахдаа Фатима гэдэг охинтой танилцаж хайр сэтгэлийн холбоо үүсгээд тэгээд ингээд амжилтанд хүрснийхаа дараа нөгөө Фатиматайгаа эргэж уулзж байгаа. Тийм учраас аз жаргал бол мэдээж хайр л гэж боддог та миний бодлоор бол. За одоо тэгвэл хоёлаа хайр дээрс нөгөө хайр гэдсэн цаашаа задрна шүү тийм ээ. Хайрлуулах гэдэг. За одоо хоёлаа цаашаа зохиол руугаа эргээд оръё. За зохиол дээр минь гарсан ишлэлүүдийг одоо бидний амьдралтай хамгийн ойр тохиолддог үйл явдал юу гэдэг вэ? Тэр болгондоо холбож зохиолчийг хэлгэсэн санааг одоо сонсогчдоо тэр талаас нь тайлбарлаж өгье гэж бодож байна. За би бас энэ номыг уншиж байхдаа бас хид хідэн ишлэлүүдийг тэмдэглэж авсан байгаа. Энэ номон дээр одоо гарч байгаа шүү дээ. Хин Сантьяго гэдэг хүн зорьсон зорилгынхаа төлөө зүүдэлсэн зүүдэндээ хөтлөгдөд. За тэр үзмэрчдээр очиод ингээд явхан зөв юм байна гэсэн ойлголтыг аваад маш олон цаад утгарыг даваад явсан байгаа шүү дээ. Дассан юм даллаад байгаа юм хоёрынхоо аль нэгийг нь л сонгох хэрэгтэй гэсэн ишил гарч ирсэн л да энэ дээр. Та энийг одоо яг юу гэж бодож байна? Дассан юм даллаад байгаа юм хүслүү эсвэл зүгээр ойрын хугацааны хэрэгжүүлэх ёстой юм уу? Эсвэл бүр холын чиний зорилго юм уу? Тэрийг ялах. Эсвэл бүр зорилго юм уу? Эсвэл мөрөөдөл юм уу гэдэг ялгаж салгах хэрэгтэй юм бол гэсэн үг юм болов уу? Чи юу гэж ойлгож байна? Миний ойлгосноор болохоор хүн одоо нэг амьдралын төвшөд ингээд тассан юм байдаг шнэ хийгээд би одоо энийг чаддаг тий. Ингээл чаддаг би одоо сайн зуршил гэж яах вэ? Болцсон. Тэр хүн ингээд ахаад цаашаа одоо өөр зүйл хийх чадвартай байж болно тий. Тэр хүн ингээд өөр зүйлийг хийх чадвартай байгаа тэр юм байгаад хахад энийг би хийж чадсан чи тэр зүйлийг хийх шаардлагагүй гэсэн тийм бодолд одоо өөрийгөө чөдөрлөөд тэр хүн өөрийгөө хөгжих боломжийг ингээд бариад идэг юм байна гэсэн би ийм санаа хэлж байгаа юм болов уу гэж бас бодсон. Би бол яг бас арай өөрөө л бас нэг ийм үг байсан шүү дээ энэ номон дээр нөгөө нэг хамгийн харанхуй үе үүр цахын өмнө байдгаа гэд. Чи тэрийг юу гэж бодож байна? За аливаа хүн ямар нэгэн амжилт үүд тэмүүлэхэд зорьсон зорилготой хүрэхэд бол мэдээж бас амархан хүрчих юм гэж байхгүй шүү дээ. Яг тэр зорилготой хүрэхийн тулд тэр хүн гээд яг өмнө нь бол маш олон саад утгаар би тэр болгоныг одоо энэ харанхуйтай авч зөөрлж авч үзсэн юм болов уу гэж бодоод байгаа. Мэдээж хүн одоо бас энэ номон дээр бас гарч л байсан.
мод одоо дэлхий дээр байгаа мод те тэр болгон зүйл үнэхээр сайхан юм а гэдгийг одоо мэдрүүлэхийн тулд дэлхий дээр 9 цөл хүртэл байдаг юм а гэж гардаг байхгүй юу. Тийм нөө юм бүхэн учиртай, учир өөрөө ч учиртай гэж өгөөдөг шүү дээ тий. Тэгэхээр амьдрал дээр ерөөсөө хүн ингээд өдөр болго ингээд амьдралын сайхныг одоо өдөр болгон тэр бүхнийг мэдрээд яваад ах юм бол сайхан юм мэдэрч байгаагаа мэддэггүй. Хүн болохоор ингээд амьдралынхаа үйл явцад ямар нэгэн эрсдлийг гаргаж тэр зүйлд хүрэхийн тулд өөрийгөө тэр хэмжээний одоо гарлагыг ч юм уу те өөрөөсөө тэр хэмжээний золиосыг гаргаж иж тэр хүн тэр амжилтанд хүрэхдээ би ингэж гарч чадлаа шүү гэсэн мэдрэмжийг болж авдаг гэж байгаа юм л да. Тийм болохоор бас энэ үгний утга учир бас энэ дээр бас гарч байгаа юм болоо гэж бодож байгаа. Хүн өдөр болгон л ингээл гоё байгаал байх юм бол нөгөө муухай байжгаад яг тэр хэмжээнд өөрөөр амьдрал юм сайхан шүү гэдэг мэдрэмжийг авч чадахгүй болчиход байгаа байхгүй юу. Хит жаргал дунд хэсгэн зовлон чамдтай гэдэг шүү дээ. Тэгээ хүний амьдрал юу нэг яг ингээд нэг үеийн үр ч юм уу те янз бүрийн учир шалтгааны хэлхэн дээр л тогтож идэг юм шиг байгаа. Тэгээд бүх юм учиртай. Тэгээд яг тэр учрыг яг тухайн үеийн зүйлийг мэдэрч чадах юм бол бас амжилтанд хүрч болдог юм л те. Манайхан ч бид нар бүгдээрээ л тэгдэг те зарим үед надад маш том боломж ирэхэд би яадаг вэхээр айдаг ч юм уу те айцаа давж гарч чадаагүй учраас надад амжилт ирэхгүй шүү дээ. Тийм учраас айцаа давсны ард нь юу байдг вэ гэхээр дандаа амжилт байдаг юм байна. Тэрийг болохоор энэ ном дээр сайн нэг хэлсэн те хамгийн үр заах үед хамгийн харах байдгаа гэж. Би бол энэ яг үгийн нэмэрхүүл утгаар илэрхийлжтэй гэж ойлгож ирсэн уншиж байхдаа. Эндээс бас ингээд харахад бид нар бас одоо ингээд дэлхийд даяар дархан сууж байгаа монголчууд маань мэдээж бас их орондоо байхдаа өстө чулуунд хүртэл минийх гэдэг шиг те гэр бүлтэйгээ ойр татна. За их оронтойгоо ингээд ойр татна ингээ байж байгаа гэдэг маань хувь хүний аз жаргал талаасаа одоо зөвхөн хамгийн том аз жаргал те. Хүний нутагт ирээд одоо бас мэдээж бас ингээд яг тэр байр сууриа олохын төлөө бас хичээх хэрэгтэй. Хичээх тэр явцад бас маш олон тийм саад утгарыг бас даван туулах шаардлага гардаг. Яг энэ номноос ингээд хараад үзэх юм бол энэ бидний амьдрал бас хамгийн ойр тийм сэдв те. Биднэрт бас яг л бидний амьдрал харагдаж байгаа байхгүй эндээс ингээд өөртөө наагаад харах юм бол тэг бидний нөгөө хайсан хамгийн хүсч мөрөөдсөн зүйл яг хажууд байхад бид нар харахгүй тэг байнга л нөгөө хажууд байж идэг болохоор нь анзаардгүй ч юм уу те эсвэл нөгөө нэг үл хайхардаг ч юм уу тэгж өнгөрдөг юм л те. Тийм учраас хажуудаа байгаа аз жаргалуудыг бол харж мэдэрч байгаасаа гэсэн мессежийг бас өгөхийн тулд энэ зохиолч нэг бичсэн байх тий. За энэ ном дээр гарсан бас нэг ишлэлийг би бас тэмдэглэж авсан. За энэ дээр болохоор юу гэж гардаг вэ? Нэг нь амиачин аз жаргалын нууцыг мэдээд ирээгээд ингээд хүүгээ явуулж байгаа байхгүй. Тэгэд хүү нь болохоор 40 хоног элсэн цүлд явсны хэвтэс уулын оройд одоо явсаар байгаад элсэн цүлийг гатлаад уулын орой дээр байгаа тийм гайхамшиг шилтгэнийг болж харсан байгаа юм л да. Тэр шилтгэнд одоо очиод мэрэгэнтэй одоо уулзсан байгаа. Тэгэхээр тэнцээгээ маш олон хүмүүс холхилдож байсан. Мэрэгэн одоо тэр хүмүүстэй ингээд болж өгөхгүй байгаа зүйлийг зөвлөөд ингээд явж исэн гэж байгаа юм л да. За тэгээд тэр хүүгээс ямар учир шалтгаанаар энд ирсэн бэ гэж асуудал. Би аз жаргал гэж юу болохыг танаас асуух гэж ирлээ гэж хэлсэн байдаг. За тэгээд би одоо ингээд маш олон хүнтэй байгаа учраас чи 2 цагийн туршид ингээд манай шилтгээнээр яваад гой сайхан юм юу байна? Чиний сэтгэлд юун таалагдав? Тэр болгоныг үзэж хараад ирээгээд явуулдаг. Гэхдээ би чамдыг болцолтой. Чи яваад би чамд халдван дээр хоёр тусал тос өгнө. Тэр тосыг барьж аваад энэ шилтгэнд байгаа гой сайхан юм үзээд ирээгээд өгөө явуулдаг байна. За хүү болохоор явахтаа тэр халдванд байгаа тосыг асахгүй тулд би яаж авч ирэх вэ гэдгийг ганцхан дээр хугтгоныг бодож авсан. 2 цаг болоод дээшээ доошоо яваад хамаг юм үзэж хараад ингээд ирж байгаа юм л да. За тэгээ мэрэгэнтэй уулзсан чи мэрэгэн за манай шилтгэнд чиний сэтгэлд хамгийн таалагдсан юм юу бэ гэж асуухад хүүгийн толгойд юу ч орж ирээгүй. Тэр хүний толгойд би 2 тусал тосоо халбахтаа тосоо яаж асахгүй явж ирэх вэ гэснийг л бодсноос биш би энэ шилтгэнд юу н гоё вэ гэж үнэндээ би харж чадсангүй гэж хэлдэг байхгүй. За тэгсэн чинь мэрэгэн болохоор за чи тэгвэл дахиад 2 цаг яваад чи энэ халбахтаа тосоо одоо нэг анзааралгүйгээр өөрөө ингээд яваад илүү одоо манай шилтгэнд чиний таалагдж байгаа юу вэ? Ямар гоё баримлууд байна? Тэр болгоныг хараад ирээгээд. Тэгэхэд хүү халбахтаа тосонд анхаарал өгөөр зүгээр тэр бүх юмыг хараа явсан. 2 цагийн дараа ирэхэд за юу таалагдав гэд мэрэг ахаад асуусан байна л да. Тэгсэн чинь одоо ийм юм гоё барилгууд байна. Тинчээ тийм гоё барилга байсан. Тэр маш их надад таалагдлаа. За чиний халбахтаа тос ч юм байна уу гэж асуусан байна. Тэгэхэд тэр хүү яг тэр мөчөд би халбахтаа тосоо асгачжээ гэдгийг мэдсэн байна л да.
Тэгэхэд мэрэгэн юу гэж хариулсан бэ гэхээр амьдралын аз жаргал гэдэг бол халдвартай тосоо хасахгүйгээр ертөнцийн сайхныг мэдрэх юм аа гэж хэлсэн байдаг. Эндээс ингээд хараад үзэх юм бол амьдралын сайхан гэдэг халдвартай би тосыг болохоор хажууд байгаа хайртай дотны хүмүүсийн зөвлөж үзчих. За тэр ордонд байгаа сайхан баримл бүр тэр юу зураг хүрэг юу гэдгийг тэр болгоныг би амьдралаас авах мэдрэмжүүд гэж би бодож байгаа. Тэгэхээр хүн хамгийн хажуудаа байгаа зүйлийг бас анзаарах хэрэгтэй. Хүрээлэн байгаа орчныхоо эмийг ч анзаарах хэрэгтэй. Нэг зүйлд бити хитрхи анхаарлаа төвлөрүүл тээ. Хажуудаа байгаа бүхний хайр халамжаар дутаалгүй бай. Тэгээд тэр болгоно харахын зэрэгцээ ертөнцийн сайхныг мэдрэх нь аз жаргал юм а гэдгийг хэлсэн болов би эндээс ингэж ойлгож байгаа. Таны хувьд юу гэж ойлгож байна? Би ч гэсэн чамтай санал нийлэл байна. Мэдээж аз жаргалтай амьдрна гэдэг бол тий хажуудахаа ер нь дотроосоо эерэг сайхан бодлоо өөрийгөө зэмлэхийч бас хэлнэ шүү дээ тий. Тэгсэн чи би бас нэг юм бас миний санаад орж ийн л доо. Одоо нэг би түрүүний нэвтрүүлэг дээр бас хэлжсэн шүү дээ тий. Хазаас орохоос айсан хүн хизээж оглон дарс бодуулдаггүй гэдэг тий. Хэрвээ Сантьяго лам болоод Испанд үлдсэн болвол Фатимат очихгүй байсан тийм үү? Тэгэлгүй яхаа тийм. Алт эрдэнэсээ олохгүй байсан тийм ээ. Өөрийгөө мэдэхгүй байсан тийм үү? Өөрийгөө таньж мэдэхгүй. Урт холын аялалд явж үзэхгүй тийм ээ. Тэндээс гарах эрсдлийг даах чадваргүй ч тийм тиймс. Гэтэл яваад ирсний дараа тэр хүү ямар их юм сурсан байна нэлээ тийм. Ямар замаар яаж яваад алт эрдэнэсээ олсон нэлээ. Тийм учраас хүн зоригтой тэгээд дээрэс нь өөрөө зүрх сэтгэлийг маш их мэдэрч бас сонсож явах хэрэгтэй юм болов. Тэгээд бид нар зоригтой гэхээр ингээ алдхаасаа бас их айдаг штэ тий. Алдхаасаа айдаг. Тэгээд алдааны ард, айдсын ард амжилт ирж идэг. Тэгээд бас нэг юм уншижсэн байна. Бодороо найз минь алдаа чи 10 жилийн дараа чамайг амжилтанд хүрэх түлхүүр байсан юм байна гэд нэг юм үг бас уншижсэн байна. За хоёлаа бас комментуудаа хараад явъя гэж бодож байна. Орой минь гэсэн байна. Суусан цэснээс явсан тэнэг дээр гэж ойлгоод байна да. Даллаар тассан уу гэдгийг. За танд одоо бас номноос бичиж авсан ишлэлүүд бас сурамжтай би нэг хэдийн бас бичиж авсан, тэмдэглэж авсан байгаа. Тэрийг нэг ийм хэсэг бас байсан юм байна. Өөрийн замаар замрахтаа чи хэрэгтэй бүхнээ олж мэдээд түүнээсээ суралцаад мөрөөдсөн бүхнээ авч чаднаа. Тийм учраас амжилт өөрчлөлтийг өөрөөсөө л ирж чай. Өөрөөсөө өөр бусдаас нэхэх биш тийм ээ. Би өөрчлөгдмөр байна биш тийм ээ. Өөрөө эхэлж өөрчлөгдөж дараа нь амжилтанд хүрэх тулгуур нь болох юм болов. Ийм хэсэг бас байсан юм байна. Чи ямар нэгэн зүйлийг хүсгэхэд орчлон өрсөн чам тусалж эхэлнэ гэж бас нэг юм гоё ишлэл байсан тийм ээ. Тийм учраас бид нэр маш их зоригтой дээрээс нь зорилгынхаа цаанд дахиад том мөрөөдөлтэй байх хэрэгтэй юм болов уу гэж би эндээс ойлгосон. Нөгөө мөрөөдөлтөө чи хүрч чадахгүй бол мөрөөдлийнхөө төлөөгүй тийм гүйж чадахгүй бол чи алхаж чадахгүй бол ядаж мөлхөөд чүүр гэдэг дэр штэ тий. За бас энэ дээр бас ингэж хараад үзэхээр энэ дээр бас нэг юм хэсэг гарч ирсэн штэ. Эзэмшээгүй юм а бусдад одоо ингэ яриад л байдаг те. Би одоо энийг ингэ эзэмшсэн те. Энийг одоо би чадна яриад. Гэхдээ тэр хүн яг үндсэндээ яг тэр үедээ чадахгүй. Тэр нь болохоор эзэмшиг ирэхээр дэнчин тавьж яана гэсэн үг байхгүй юу? Энэ тал дээр та энийг юу гэж ойлгож байна юм? Юм эзэмших ирэхээр дэнчин тавьж яана. Одоо нөгөө би мэддэг гэж хэлсэн юм чи мэдхийн төлөө мэрэж өстой юм болоо та те. Би чадна гэж хэлсэн юм чи чаддаг байхын төлөө тэрийг би чаддаг байх өстой тийм үү? Чадна гэж хэлсэн учраас тэр нөгөө нэг цензуртэй хүрэхин төлөө өөрөө хичээх хэрэгтэй. Тэр дотроос олж тэр замыг туулахдаа маш их зүйлийг мэдээж суралцсан тийм ээ. Би бас нэг юм сонсч ирсэн маань ажил хийж чад. Тэгсэн чинь манай менежер хамт ажиллаж исэн Солонгос хүн л дээ. Тэгээд 70 хэд настай юм уу та? Тэгээд 70 хэд настай. Тэгсэн чинь надад тэгж ярьж исэн. Бид нар бол одоо ингээл манай монголчин 70 дэд гэхэл одоо гарал нөгөө нэг маш хөгшин гэж боддог тийм. Гэтэл миний тэр хамт ажиллаж исэн хүн болохоор юу гэж хэлсэн хэрэг. Миний нас ч залуу байна да.
би одоо энэ хийж байгаа ажил нь гоё ажил байгаа билээ мэдээж харал ажил хийжсэн. Тэгээд би одоо хийж байгаа ажлаа дахиад би 10 жил хийнэ. Тэгээд та яах вэ гэдэг. Дараа нь яах вэ гэдэг чинь би 10 жил ажил хийж би Африк явж хүүхдүүдэд туслана. Африк хүүхдүүдэд би туслана гэдэг чинь тэгэхэд надад амар гоё санагдчихсэн. Гэтэл би тэр үед юу бодож исэн гэж ёо энэ ажлыг яаж хийнэ гэж нэг тийм сэтгхүүтэй нэг өглөө эхэлдэг штэ тий. Тэгээ би тэр үгийг сонссноос хүн өөрийгөө голохгүй, насаа голохгүй хахад бид нар тийм сайхан залуу нас байна тийм үү? Залуу нас байна, ирч хүч байна. Тийм болохоор өөрсдөө голж болохгүй юм шиг байгаа. Мэдээж бас одоо Солонгост амьдарч байгаа манай монголчуудыг ингээ хараад үзэхэд тодорхой хэмжээний зорилго тавиад тэрнийхээ төлөө тэмүүлээд тий одоо ажил хийгээд ингээ явж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Маш олон тэр хүмүүс донд одоо хараар ажиллаж байгаа ч хүмүүс байна. Мэргэжлэрээ төгсж гараад сайхан боловсрол эзэмшээд ажиллаж байгаа ч хүмүүс байна. Энэ бүх хүмүүсийг одоо энэ зохиолтойгоо харьцуулаад аваад үзэхлээр тэр хүмүүс мөрөөдөж байгаа тийм үү? Мөрөөдлийнхөө төлөө тэмүүлээд яг тэр мөрөөдөлтөд хүрсэн байлаа гэж хүрсэн хүн байлаа гэж бодъё. Тэгээ тэр хүн ахаад одоо ингээд том мөрөөдөл тавиад амьдрах нь зөв тийм ээ. Гэхдээ мөрөөдөлтөд хүрчээд тэгээ дараа нь одоо ингээд яг амьдрах мотивац нь яг юунаас ингээд өдөөгдөж явах хэрэгтэй гэж боддог вэ та? Яг тэр мөрөөдөл, зориг хоёроо л ярилцах салах хэрэгтэй юм болов уу? Одоо болохоор би наадах гэж болохоор ингэж бод хүн ер нь их том юм мөрөөдөх хэрэгтэй гэнэ л дээ. Одоо энэ манай монголчуудын нөгөө нэг амьдралын хэмжих нэгж нь ерөөсөй байр болчихсон юм аашаа. Одоо байргүй 3 өрөө байртай гэл тээ. Тийм, байртай машинтай гэж яваад байдаг шүү. Гэтэл бид нэр ерөөсөй биднэрт маш их боломж эсвэл гадаадын олон том сургууль суралцах боломж байх. Би нөгөө залуу байгаа учраас надад мөнгө байхгүй ч гэдэм үү те. Тийм ингээ янз бүрийн юмар өөрийгөө дарж идэг юм. Гэтэл юун тэр нэг өрөө байр, юун 2 өрөө байр байтах вэ? Том мөрөөдөх ёстой гэнэ. Одоо жишээлбэл би нэг хувийн арал худалдаж авнаач гэдэг юм. Нөгөө том юм мөрөөджиж тэрэндээ маш том юмд хүрэхийн төлөө хүн маш их хөдөлмөрлөж тэр хөдөлмөрлөх явцдаа маш их туршлага хөрвүүлж идэг юм л. Гэхдээ яг заавал том арал худалдаж авах нь чухал биш тийм ээ. Би зүгээр л том арлал зөөрлүүлж хэлж байгаа шүү. Ерөөсөө маш их амжилт гарах нь чухал биш. Гэхдээ оролцож түүнийхээ төлөө тууштай байх нь л илүү. Тэгэлгүй яах вэ тэр бол. Гэхдээ би энэ гадаадд байдаг хүмүүсийг бол ер нь зориггүй амьдардаг, гадаадд амьдарч байгаа хүн гэж нэгч байдгүй байх гэж боддог шүү дээ. Тэр хүн мэдээж тэр өдрийг ард харахын тулд тодорхой хэмжээний өөрөөсөө золиос гаргана тий. Тэр зүйлийг тэр зүйлээ зорилго нь юу вэ гэдэг тий. Тэгээ мэдээж бас гадаад амьдарч байгаа хүмүүс одоо тэр хүмүүсийн амьдралын цагийг илүү хурдан өнгөрөөд байгаа юм шиг санагддаг. Тэр хүмүүс нөгөө нэг яг амьдралын одоо аз жаргал гэдэг зүйлээс илүү мөрөөдөлтөд хүрэхийн тулд цагийг ингээд маш одоо завгүй өнгөрөөдөг учраас цаг зав гэдэг зүйлийг ерөөсөө ингээд илс усурсж байгаатай адил илс ингээд одоо гартаа хатгаад ингээд асгаж байгаатай адилхан тэгж уурсдаг гэж одоо энд байдаг хүмүүс би нэлээ гэдэг хүний амнаас тэгж сонсч байсан юм байна. Тийм нэг алдар нэр амар тайван байдал хоёр зэрэгцэж оршдгоо гэдэг шүү дээ тийм учраас ямар нэгэн амжилтанд хүрэхийн тулд заавал нэг золиос хэрэгтэй юм байна л да. Гэхдээ тэр золиосыг заавал муу золиос те бие өвтгөн барин нэг юм л үздэг ш. Бүх юмыг тунгийн тааруул сайхан байлгах хэрэгтэй. Яг хөө магадгүй дунд нь өвдсөн бол тэрийг заавал би нөгөө нэг амжилтандаа хүрэхгүй явж ирсэн чинь ихчлээ гэж гутрах шаардлага байхгүй. Ягаад гэвэл тэр чамаг цаанаас өгсөн төр завсрал гэсэн тохио. Тийм учраас өөрийгөө ч юм уу хажууд орчин тойрноо маш сайхан гайхалтай мэдрэх хэрэгтэй юм болов уу гэж би энэ номыг уншаад ойлгосоо. Ерөөсөө ингээ яриад байгаа маань ерөөсөө номтой л холбоотой юм шиг. Тэрнээс би нэг амар амжилтанд хүрсэн учраас том мөрөөд гээд яриад байгаа юм болсон шүү. Мөрөөдлгээд ярьсан чинь одоо манай Монголд бас жүжиг хүртлэл гэдэг чинь нөгөө Боёгийн хэрвээ чи байр том одоо үйл хөдлөх худалдаж авлаа гэж бодоход чи тэр том мөрөөдөх хэрэгтэй. Үйл хөдлөх худалдаж авлаа, том байр худалдаад авлаа гэж чи тэр мөрөөдлөөсөө жоохон буураа чи нэг өрөө байран дээр бууна гэж байгаа байхгүй. Тэгээд нэг өрөө байр чи мөрөөдөх юм бол тэр мөрөөдлөөсөө жоохон буух чи машин дээр бууна. Тийм болохоор айл болох том мөрөөдөг нь жүжигэн дээр гарч гардаг шүү дээ. Тэгэхээр бидний мөрөөдөл маш том байх хэрэгтэй гэсэн санааг л бас хэлгээд байгаа юм шүү дээ тий. Тэгжээж амжилт бас ирэх юм болов тий. Яг уу тэр мөрөөдөлд хүрэх зам дардан байх алдгүй шүү дээ. Дунд нь би алдаж болно, унж болно. Хэзээ ч алдахгүйгээр ухаарл ирдэггүй байхгүй юу, тийм ээ? Одоо ингээд хараад байхад сүүлийн үед манай Монголын залуучууд гэдэг нь ерөөхдөө ингээд харахад байртай, машинтай одоо бие ингээд гоё аваа авчдаг. Тийм залуус л гоё.
гэдэг нэг ийм үзэл байгаад идэг тий. Гэхдээ яг одоо яг энэ номыг уншсныхаа дараа ингээд харахаар тэр бол ерөөс ингээд амьдралын чухал зүйл биш юм аа. Тийм. Хамгийн гол нь хүнд мөрөөдлийн чи мөн чанар юу юм? Чи яг тэр мөрөөдлийнхын төлөө өнөөдөр тэмцэж тэмүүлж чадчихвэ нү гэсэн асуудал бас хөөгдөх гээд байгаа юм. Танд одоо манай улс чинь ерөөхдөө их залуучууд ихтэй шүү дээ тийм. Залуучууд ихтэй одоо Япон солонгосыг бодвол манайх 60% залуучууд эзэлдэг гэдэг ярьд юм байлаа. Тэгээд тэрэнд одоо нэг байртай машинтай гэдэг дээр бол яг одоо нийгмээс хэрэгцээ шалтгаалж их шалтгаалдаг гинэ тэр тийм очилтоос их шалтгаалаад ерөнхийдөө тэр харж байгаа нүд нь тийм хэд их материаллог болцсон учраас тэгж хүмүүс санагддаг ч юм уу те хүнд харагддаг. Гэхдээ яг мэдээж хүн болгоно л материаллог зүйлийн хэрэгцээ байлгүй л яг түүнийгээ дагаад бас хүнд хүсэл мөрөөдөл нь бас орж яваач юм билүү бид нар тэрийг гаднаас шууд хараад хэлж мэдгүй шүү дээ. Тийм шүү. Тэгээд бодоод хаад хүн аз жаргалтай амьдрахыг одоо мэдээж хүсэж байгаа тийм үү? Аз жаргалтай амьдрахын тулд тэдгээр материалууд одоо бас хүний хэрэгцээ л гэж бас байгаад байгаа байхгүй. Тэр болгонд бас тэр хүмүүсийг бас буруутгаад байх юм бас буруу. Алиух нөгөө хоёр талтай болохоор яг арга үлэг хоёр шиг алинх нь зөв алинх нь буруу гэдэг үг байна шүү дээ. Яг тэрэн шиг л юм да нэр хэд их өсөл мөрөөдөлтэй байчаад юу яваад ивэл бас ямар үлээ те одоо яг нийгмийнхаа шаардлагыг дагаад бас тийм байд болцсон юм байлгүй дээ. За мэдээж ном уншсан хүний хувьд энэ номоос одоо залуучуудтай хамдаач хэлэх за гадаадад дархан сууж байгаа монголчуудтай хамдаач хэлэх яг энэ номыг уншсанараа би ийм юм олж авлаа шүү. Бид нэр ингэж амьдрах ёстой юм байна гэсэн ерөнхий одоо санаагаа хэлэхгүй одоо манай нэвтрүүлгийн бас хугацаа маань цаг маань дуусч байна. Эндээс найруулагч маань бас төхөө өгч байна. Ингээд сүүлийн мөчийг танилцъя. За баярлалаа. Ингээд би энэ номыг уншаад хүн ер нь мөрөөдлийнхөө төлөө заавал нэг зүйл хийх ёстой юм байна. Мэдээж мөрөөдөл зориг байгаа хүн бүрт тийм ээ. Үр дүнд нь ямар ч байсан чи тэрнээс ямар нэг зүйлийг мэдэрч сурж туршлах хуримтлуулж үлдэнэ. Тийм учраас бид нар маш том мөрөөдөлтэй байгаарэ гэж захимаар байна. Тэгээд хоньны бэлчээр дээрээс хэрхэн мөрөөдлөө биелүүлэхийг олж мэдчихээд ингээд нүүрэн чи мишэл тодорхой учраас энэ хүн номыг бас уншиж амжаагүй хүн байвал бас уншаарай гэж бас хэлмээр байна. За ингээд манай нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. За энэ номноос сурсан бидний амьдралд хэрэгтэй маш олон ишлэлүүд, маш олон үйл явдлууд, сургамжтай зүйлүүд маш их гарсан. За та бүхэн энэ болгоныг бас өөртөө нааж, өөртөө хэрэгжүүлж өнөөдрөөс эхлээд мөрөөдлөө томоор тавьж мөрөөдөлтөө хүрэхийн тулд шантралгүй хичээж амьдраарай гэж би та бүхнээсээ хүсмээр байна бид хоёр. За энэ нэвтрүүлгийн энд хүргээд өндөрлөе. Хамгийн сүүлийн мөчөд хэлэх энэ номны ишлэлээр нэвтрүүлгээ өндөрлөе гэж бодож байна. Модод хичнээн сайхан болохыг анзаарах гэж элсэн цөлөөд хүртэл байдаг юм шүү. Хүн өнөөдөр зорилгынхаа төлөө маш олон зүйлийг золиослох хэрэгтэй байдаг юм байна. Тэр золиослсныхаа үр дүнд тэр хүн дараа нь амжилтанд хүрснийхэн дараа би тэр болгоныг ингэж золиослж ижин амжилтанд хүрсэн шүү гэж аз жаргалыг мэдэрдэг юм байна шүү. Ингээд та бүхнийхээ амьдралд хамгийн сайхан бүхнийг хүсье. Ингээд манай нэвтрүүлгийг тоглон сууж сонссон та бүхэндээ аз жаргал эрүүл энхийг хүсье. Тийм зорьсон бүхэн үргэлж алдснаас илүү өгдөг учраас бүгдээрээ зоригтой том мөрөөдцөөгөөрэй. За баярлалаа. Нэвтрүүлгийн маань урилгыг авч хүрэлцэн ирсэн хэвлэгчтэй маш баярлалаа. За баярлалаа. Баярлалаа.